Санхүүгийн зохицуулахаараа олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа гендерт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийг хяналтын тогтолцоонд нэвтрүүлэх нь олон улсын хурал өнөөдөр хэллээ. Энэ сарын 8 хүртэл үргэлжлэх хуралд 40 гаруй орны санхүүгийн зохицуулагч байгууллага, төв банкны бодлого боловсруулагчид болон хяналт шалгалтын мэргэжилтнүүдээс бүрдсэн 70 гаруй төлөөлөгч оролцож, гендерийн мэдрэмжтэй хяналтын тогтолцоо, эрсдэлд суурилсан хяналт, хэрэглэгчийн гомдол барагдуулах механизм, санхүүгийн боловсрол, залилангаас урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл, хэмэл оюун ухаан болон савтэж шийдлүүдийг ашиглах чиглэлээр туршлага солилцсон байна. Хурлыг улсын хурлын гишүүн Үүрийн Туяа, санхүүгийн зохицуулах хорооны дарга Жамбаажамт, олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн чадварыг бэхжүүлэх газрын дарга Матхурантика Мовлика нар нээж үг хэллээ. Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг гэж дэлхийн 200 гаруй гишүүн байгууллагатай 100 гаруй орны санхүүгийн зохицуулагч байгууллагууд, санхүүгийн зохицуулах хороо болон төв банкны сангийн яамны гишүүнчлэлтэй ийм дэлхийн засгийн газар хоорондын олон улсын байгууллага байдаг. Санхүүгийн зохицуулах хороо 2010 онд энэ байгууллагын үндсэн гишүүнээр илснээс хойш сүүлийн 15 жилийн хугацаанд маш идэвхтэй, доктортой гишүүнээр ингэж ажиллаж ирсэн. За энэ байгууллагын гол зорилго бол ерөнхийдөө энэ олон улсын санхүүгийн зах зээл, ялангуяа зохицуулагч байгууллагуудын чиг хандлага, зохицуултын хүрээ, санхүүгийн хүртээмжийг ерөнхийдөө тэгш хүртээмжтэй яаж олон улсын төвшөнд хүргэх үү, улс орны төвшин санхүүгийн хүртээмжийг яаж сайжруулах уу гэдэг ийм чиглэлээр үндсэн гол концепцийн бол боловсруулж, толгуурлаж ингэж ажилладаг. 7 ажлын хэсэгтэй. За энэ 7 ажлын хэсэг бол маш тийм техникэл ажлын хэсгүүд ажилладаг. 7 ажлын хэсгийн санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд бол идэвхтэй оролцож ажилладаг. За зарим ажлын хэсгүүдийг бол санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэнгүүд рүү ахалж чэйр хийж ингэж ажилладаг юм байж байгаа. За жил болгон 9 сард Global Policy Forum буюу дэлхийн бодлогын чуулганаа хийдэг. За энэ чуулганаараа бол тухайн жилд гол энэ санхүүгийн зах зээл дээр гарч байгаа өөрчлөлтүүд, чих хандлагууд, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогууд, гол гарч байгаа системийн томоохон эрсдлүүд гэдэг энэ асуудлуудаар бол хэлэлцэж ингэж томоохон бодлогын зөвлөмжүүд гаргадаг ийм томоохон институт байж байгаа. Тэгээ энэ байгууллагатай санхүүгийн зохицуулах хороо энэ гендерт суурилсан санхүүжилтийг хүртээмжийг хэрхэн сайжруулах вэ? За энэ гендерт суурилсан санхүү хүртээмжийг хэрхэн энэ үйлчлэгийг хэрхэн зохицуултын хүрээнд оновчтой болох вэ гэдэг ийм сэдвийн хүрээнд дэлхийн энэ Төв Аз, Зүүн Өмнөд Аз болон Африк, Латин Америкийн орнуудын 40 гаруй орны 70 гаруй ийм төлөөлөгч нар санхүүгийн зохицуулах хороодуудын болон төв банкны ийм дунд түвшний, дундаас дээш түвшний менежерүүдийн түвшний хүмүүс ирж энэ Монгол улсад бол чуулж байгаа. За энэгээр бол жишээ нь энэ гендерийн санхүүжилтийг хэмэл оюун ухааныг хэрхэн энэ гендерийн санхүүжилтэд ашиглах вэ, тийм ээ? За үйлчлүүлэгч, хэрэглэгчийн эрх шигийг хэрхэн яаж хамгаалах вэ? За энэ урт хугацааны санхүүжилтийг хэрхэн оновчтой зохион байгуулах вэ? За сүүлийн жилүүдэд бол ялангуяа санхүүгийн зохицуулагч байгууллагуудыг бол эрсдлийн түвшингээр нэг ангилдаг болсон. Эрсдэл суурилсан хяналт шалгалтыг хэрхэн оновчтой хийх үү? За субтек, ректек гэдэг технологиг энэ санхүүгийн зохицуулалтын орчин технологиг хэрхэн сайн ашиглах уу гэдэг ийм өргөн хүрээнд олон улсын экспертүүд ирж мэдээлэл өгч ингэж ажиллана. За манай санхүүгийн зохицуулах хорооны гол нэгжүүдийн удирдлагууд бас яг өөрсдийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа. Ялангуяа Монгол улсын хувьд бол санхүүгийн хүртээмжийн хувьд бол өндөр үзүүлэлттэй байдаг. Бүр ингээд тодорхой тоо хэлбэл нийт насан турш хаамын санхүүгийн үйлчлэгээ авч байгаа тийм хүртээмж бол дэлхийн дунджаас өндөр байдаг. Өөрөөр хэлбэл 98% нь санхүүгийн хүртээмжийн хүртээмжийн үзүүлэлтүүдээр 98% нь аль бие усны санхүүгийн байгууллагаас үйлчлэгээ авдаг ийм үзүүлэлттэй. Хоёрт нь болохоор энэ үзүүлэлтээрээ бүр ингээд дэлхийн улс орнуудын түвшинд бүр 9 ордог ийм үзүүлэлт байгаа. Гэтэл гисэн хэдий боловч эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмж хэрэгцээ бол өдий хүртэл байгаад байна. Тэгээд санхүүгийн зохицуулах хорооны сүүлийн жил гарангийн хугацаанд бол энэ гендер бонд гэдэг хөрөнгөний зах зээл дээр энэ бүтээгдэхүүн гаргалаа. За тодорхой томоохон банкуд бол энэ гендер бондыг Монголын хөрөнгөний зах зээл дээр гаргаж 300 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжлээ. За эмэгтэй бизнес эрхлэгчдийн V-код гэдэг дэлхийн ийм том санхүүгийн код тийм санаачлагт Монгол улс Аз ТВ-с манлайлж ингэж оролцлоо. Энэ хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн нэгдсэн
платформтой нэгдсэн дата мэдээлэлтэй за эмэгтэй бизнес эрхлэгч гэдгийг хэрхэн яаж ойлгох уу, энэний санхүүжилтийг хэрхэн яаж хийх үү гэдэг ийм олон өөрийнх нь туршлагуудыг бол ярьлаа. Ялангуяа өнгөрсөн жил бид нэр гендер бондын зохицуулалт, нийгмийн зохицуулалтын бондыг зохицуулалтыг бий болгоод энэ үрээнд дотоодод анхудаа гендер бонд гэдэг өөрөөр зөвхөн эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүжилтийг хийдэг ийм бүтээгдэхүүн гаргасан. Тэгээ энэвээрээ бол Төв Азиудаа бол анхны ийм гендер бонд гаргасан орнуудын нэг бол манайх болсон байж байгаа. За үүгээрээ бол бид нар бас энэ санхүүгийн зах зээл дээр манлайлж ингэж явж байгаа. Технологийн одоо асуудлаар ялангуяа энэ сэндбоксын орчинд бүтээгдэхүүнээ дуршдаг энэ инновацийг нэвтрүүлж байгаа орны хувьд бол манайх бас нэлээдгүй энэ Төв Азийн бүснүүд, Зүүн Азийн бүснүүд хэдийн ажилттай явж байгаа. Тэгэхээр энэ дуршлагуудаа бид нар бас энэ одоо томоохон энэ хурлын үеэр бас туршлагаа олон нийтэд энэ зохицуулагч байгууллагуудад ингэж судалж, сурчилж тийм ээ танилцуулж ингэж ажиллахаар онцлогтой юм хурл болж байна. Thank you very much. It's a very important question. Асуулт маш их баярлалаа. За тэгээд яг 2020 оноос хойш яг Зүүн Европ, Төв Аз, тэгээд Арабын бүсэд хийгдэж байгаа одоо Монголд хийж байгаа хамгийн анхны одоо сургалт болж байгаа. Тэгээд энэхүү сургалтаараа яг ингээд санхүүгийн зохицуулагч байгууллагуудад гендер мэдрэмжтэй байдлыг одоо сайн жишгийг түгээхэд бол энэхүү сургалт нь маш чухал байгаас гадна яг одоо бусад энэ зохицуулагч байгууллагууд яг юу хийх ёстой вэ гэдэг талаар илүү мэдлэг мэдээлэл авах хаа. Ялангуяа Монгол улсын хувьд яг энэ AFI-гийн network-ийн хүрээнд бол маш одоо том үүрэг гүйцэтгэдэг. Одоо сүүлийн үеийн дата мэдээллийг харах юм бол одоо хүн амынх нь 90-с дээш хувь нь одоо яг санхүүгийн хүртээмжтэй одоо банкны данстай гэдэг одоо маш сайн үзүүлэлттэй учраас яг энэ AFI-гийн хүрээнд AFI буюу санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгээс ирсэн хүмүүст одоо маш сайн жишг за тэгээ буцаад өөрсдөө улсдаа хэрэгжүүлж болох үедээ одоо ийм бодлогын түвшинд ингээд гендерийн мэдрэмжтэй одоо бодлогыг хэрэгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой ийм сургалт болно. Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гишүүн байгууллагуудын хяналт шинжилгээний тогтолцоог сайжруулах зорилготой энэхүү хурал зах зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих арга зүй, шин цогц ойлголт болох гендерийн мэдрэмжтэй хэрэглэгчийн эрх хамгаалах арга хэрэгслүүд, хүүсийн хүртээмжтэй санхүүгийн бодлогын загварын хүрээнд туршлага солилцож цаашдын чиглэлийг тодорхойлно. Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг нь хөгжиж байгаа 100 гаруй улс орны төв банк болон санхүүгийн зохицуулагч байгууллагуудын гишүүнчлэлтэй хүн амын ядуу буруу хэсэгт санхүүгийн үйлчилгээг ойлгуулах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага юм а. Санхүүгийн зохицуулах хороо нь 2010 онд санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гишүүнээр элссэн бөгөөд нийгэмлэгийн 7 ажлын хэсэгт ажиллаж байна.